За саяхан Монголын сошиал медиа тэр тусмаа Facebook орчин донсолгоод байсан нэгэн дээрийн хөөрхөн бичлэг байсан. Тэр бичлэг дээр юу гардыг бэ гэхээр нэг монголчууд царайтай арьсаар хувцсийгээ дүмсчихсэн хүмүүс хөгшин залуугүй цасан дээгүүр явж байгаа. Тэгээд шуурга эхлэхээс өмнө цасаар хөөрхөн игло гэж ярьдаг цасан гэрүүлдээд тэгээд энэ дотроо ороод ормор хийгээд дэнлүү энтер асаагаад хамах хувцаа тайлаад бүгд бие биенийхээ арьсан хувцсыг нөмрөөд унтж байгаа тийм хөөрхөн бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгэн дээр нөгөө хөлдөө загсыг барьж аваад утгаар зүсээ түүгийгээр нь хөлдүүгээр намтрахын идж байгаа тэр бичлэг олон хүнд бас хүрсэн. За тэр бичлэгийг би үзээд яг энэ тухай нэг юм хийндэ гэж бодож байхдаа бас зав зай маань таарахгүй арслан бар нохошоо гэж явсаар байгаад нэлээд ус судалчлаа. За саяхан нэгэн сонсогч маань энэ хүмүүсийн тухай та нэг юм хийгээд өгөөч, хэлээд өгөөч гэдэг хүсэлтийг бол тавьж байна. За та бидний сайн мэдээг Инуихээс гадна Эскимос гэж бас хүмүүс нэрлээд байгаа. Тэгээ монгол хэлэнд болохоор хэдүүлээ арайч цаатан гэж хэлэхгүй байх. Гэхдээ ямар ч байсан Арктикийн бүс нутагуудад амьдардаг ерөнхийдөө туйлтай ойрхон маш хүүтэн цагаан бавгаатай зэрэгцэж амьдардаг хүмүүсийг өнөөдөр орчин үед инуичууд гэж хэлж байгаа. За инуичууд гэдэг ард түмнийг жоохон доромжилж хэрдэг нэр нь бол Эскимо гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Эскимо гэдэг нэрийг ухаад углуургадаад үзэх юм бол ерөнхийдөө юу гэдгийг те түүхий хөлдөө мах иддэг хүмүүс гэж хэлж байна. Эсвэл орчуулгандаа орж ирэхээр цасан гэрт амьдардаг зэрлгүүд гих маягаар ерөнхийдөө доромжилсан нөгөө монголоид гэдэг шиг тийм доромж нэр байна. За тийм учраас дэлхийн шинжлэх ухаанд энэ хүмүүсийг Эскимо гэж хэлэхгүйгээр Инуи гэж хэлдэг тийм нэгэнт тогтолцоонд орсон байгаа. За манай монголчуудын нөгөө монголоид гэдэг тэр зүйлийг чинь бас дэлхийн том байгууллагууд үзээд өөрчлөөд нэг тодорхой бүлэг өвчин байсан жишээлбэл монголоид тэрийг өөрчилж арай өөр нэртэй болгоод монгол гэдэг нэрийг бол суллаж авч өгсөн байгаа. За 16 дугаар зууны үед Инуи гэдэг хүмүүсийг нэр томьёог анх Арктикийн бүс нутгаар явж исэн аялал зугаалагч нар алтны хайгуулчид бол анх илрүүлсэн байдаг. Тэгээд тэр энэ хүмүүсийг түүхийн мах иддэг, ийм цасан гэрт амьдардаг, ан ав хийдэг монголчууд жартхар нүдтэй ийм үл ойлгогдох хилтэй дээрээс нь нохошоо дагуулсан ийм хүмүүс байна. Энэ хүмүүсийн араас явж байгаа тэгээд хар хүүтэнд тисгүй буцаад ирлээ гэдэг тийм захиа заанаа их ирсэн. За тэгээ мэдээж эзлэн төрмгийлэл колон энтер явуулжсэн учраас ийм айхтар үржил шимгүй хасах 40-50 градусын хүүтэн лөө колончлогч орнууд бол нэг санаа оноо тавиагүй урт талын дулаахан далаа тэнгисэд оройл байлдаад байсан гэсэн үг байгаа. За яг Инуи гэдэг утга бол яг тухайн Инуи хэлээрээ бол хүмүүс гэдэг тийм үгээр орчуулагдж байгаа. Тэгэхээр Инуи гэдэг нэр бол үнэхээр сайхан мөнх цастай хүүтэнд амьдардаг хүмүүсийн нэр юм байна гэж ойлгож байна. За юу яадаг юм палеонтолог болон энэ хүн судлал дээр юу гэж үздэг вэ гэхээр одоогоос 4500 жилийн өмнө Төв Азийн цээжинд байсан энэ Монгол угсаатай гаралтай хүмүүс нүүдлэж Азийг дээгүүр нь тойрч Берингийн хоолоогоор гатлаад Канад тэгээд Америк тэндээс уруудаа доош өмнөд Америк бүр сүүлдээ Чилийн нөгөө нэг урд үзүр хүртэл ингэж аялж очсон. Тэгээд тэнд үлдсэн хүмүүс нь хойд нутгуудаараа Инуи болж үлдсэн. Канадын уугуул иргэд байна Инуи гэдэг. За ингээд Америк руу ороод ирэхээр нөгөө нэг алдартай индианчууд болоод ирж байна. За ингээд урагшаага Мексик болоод ирэхээр Майя, Ацтек, Инка гэд ингээ урагшаага ерөөс тэр чигээр явчих. Тэгэхээр яагаад их Монголын нутаг дэвсгэр дээрээс энэ хүмүүс ингээд Берингийн хоолоогоор дамжиж явсан бэ гэдэг нь бол угаасаа ан ав цаг ууртай холбоотой. Хаашаа амьтад нүүдлэн түүнийг дагаж дагалдаж амьдардаг байсан учраас нүүдлийн анхны соёлын гол төлөөлөгчдөр бол энэ Инуи гэдэг хүмүүс байгаа. За үүнийг ярьж байгаа Инуи гэдэг энэ нэр томьёог би ингэж яаж сайн мэдээд байна гэхээр Инуи гэдэг генетикийн тодорхой хөв хэмжээ надад бас байдаг. Би өөрөө бас нөгөө нэг гений
судалгаагаар бас ингээд өөрийгөө шинжилүүлээ үзгээд нэг ойролцоогоор 10-30 хон инүй гэж гарч ирсэн. Тэгээд тийм учраас би энийг ерөнхийдөө ол сонирхож судлах дуртай. Инүй гэдэг хүмүүс Монгол дээрээс үүссэн юм гэж бас ойлгож болохгүй, яг эсрэгээр нь ойлгож болно. Яхахгүй Монголоос одоо салбарлаж явсан учраас инүй гэдэг хүмүүсийн ген одоо Монголын ард иргэдэд бол их байгаа. За Монголын одоо генетик судлалыг ингээд яг багцаалаад хэлэхэд монголчуудын дунд инүй гэдэг одоо гений хувь бол одоо нэг ойролцоогоо иймэрхүү байна дунджаар. Дээрээс нь дундад Азийн болон одоо Монгол ген тэр мэх зүйлүүд одоо энэ зэрэгт янз янзын хувьтай бол байдаг. Тэгээ та бүхэн боломж олцоотой бол тэр генетикийн тэр шинжилгээнүүдийг бас хийлгүүлэх сонирхолтой одоо юу гэх юм орц найрлагууд бас гарна гэдгийг хэлье. За ямар ч үсэн инүй гэдэг хүмүүс бол одоо маш сэтгэл дулаахан монголчууд төрхтэй, хүүтэн төсвөртэй, нам гүм яриатай элдв ааш аншин байхгүй ийм сайхан хүмүүс. За тэгээд иглоо гэж ярьдаг одоо ийм цасан гэрийг одоо энд тэнд байрч одоо тэрэн дотроо унтаж цаг агаарын нөхцөл байдлыг давдаг юм уу. Иглоо гэдэг одоо нэг юм Монгол гэр шиг мөсөөр нэг юмар муу цасаар юм барьчаад тэндээ тэгээ байнгын суурин байгаад идэггүй. Тэр чинь бол одоо төр орон сууц буюу иш тийшээ одоо хоолуун тайж хангаа хөөж явж байхдаа оройн одоо хүүтнийг давахын тулд маш богино хугацаанд 30 минутын дотор одоо тэр байгаа газрынхаа цасыг одоо шууд байшин болгоод ч юм уу эсвэл гэр болгоод тэр дотор ороод унтж шүнийг авдаг ийм үйл ажиллагаа. Тэгэхээр яг тухайн үед одоо байсан бүх одоо инүй хүмүүс иймэрхүү гэр байшин бариад амьдраад байсан бол байхгүй. Янз янзын зүйлээр одоо гэр орон барьж исэн. Жишээлбэл одоо Канадын хойгуур байгаа Гренланд болон одоо Оросын Камчатк улс орнууд тэгээд энэ Сибирийн маш хойд талаар байгаа инуучууд янз янзын одоо мод чулуу дээрээс нь одоо халимны юм уу янз янзын амьтны арга ясаар янз янзын оромж энтер барьж тэндээ бас байнгын суурин загас агнуур эргэлж бас амьдарч исэн тийм улд мөрүүд бол байгаа. За өнөөдөр инүй гэдэг хүмүүс одоо зөвхөн Оросд ч гэдэг юм уу, Канадад ч гэдэг юм уу, Гренландад одоо ингэж төвлөрч тойрох маягтайгаар ингэж бол амьдардаг. Тэгээд хаана хүүтэн байна, инүй хүмүүс тэнд байж идэг юмс. Одоо үгийн хүүтнийг дагаж зохицож амьдрах тийм байгалийн цохилтгоотой хүмүүс байгаа. Хасах 55 хэмээн хүртэлх хүүтэнд энэ хүмүүс амьдраад сурцсан байна гэдэг өөрөө л үнэхээр гайхамшиг. Одоо манайд ч Улаанбаатар тасах 30 мууч 40 мууч болгоод өстой өвхөө алдаг тэгэхээр энэ хүмүүс бүр хасах 30 40-од сайхан бараг дулаахан байна гэсэн шиг тэгээд арьсан хувцас нэмэглэх маягтай явждаг. За тэгээд өнөөдрийн байдлаар дэлхийн хойд одоо арктикийн тойрог бүсүүдэд амьдарч байгаа инуучүүдийн нэг 21 овог аймагт хувааж үзээд байгаа. Монгол улс чинь 21 аймагтай гэдэг шүү дээ тэрнтэй адилхан. Тэгээд дэлхийд дээрс нэлээд том газар нутагт тархаж амьдарч байгаа угсаатны бүлэг болж бол түүхэнд бол үлддэг. Тэгээ бие биедрийн нийтлэг шин чанартай, ижил төстэй, царай зүстэй, аман уламжлалтай тэгээд эскимо алет гэдэг одоо тусгай хэлээр ярьдаг. Тэгээд тэдний амьдралын хэв маяг нь ерөнхийдөө дандаа хүүтэн буюу зуны юм дулаан ганц 2 сарын бусдыг тооцох юм бол ерөнхийдөө жилийн бараг 4 үлрэл дандаа хүүтэнтэйгээд ангөрөө хийгээл амьдарч идэг. Тэгээ хамгийн сайн анд нөхөд бол одоо янз янзын нөгөө нэг хаски нохоонууд байдаг хаски нөгөөх нь юу байдаг вэ? Самоёд энтер гэдэг янз янзын нохоонууд байдаг. Цасны нохоонуудад дагуулад ангөрөөгөө хийгээд ингээ хинт ч гай болохгүй ингээ сайхан амьдарч идэг арт том байдаг. Тэгээ энэ хүмүүсийн талаар сонирхож судал цаашдаа нэлээ углуургаар нь ярина. За тэгээд яг одоо өнөөдрийн байдлаар энэ инуучүүдийн амьдарч байгаа орон сууцыг ингээд тооцоолоод багцаалаа үзэхэд нийт одоо инуучүүдийн 20 орчим хувь нь ийм цасан гэр оронд одоо иглоо гэж яриад байгаа байшин савнд бол амьдарч байгаа гэж байгаа. Тэгээд хүүтэн цаг үед одоо дассан уламжлалт амьдрах орчин учраас тэгээд
хүмүүсийн сонирхлыг их татдаг. Ерөнхийдөө Монгол гэртэл төсtöld Монгол гэр бол яг хоньны ноосоор ингээд бүрээд каркас зангидаад модор ч юм уу ямар ясаар ч юм уу каркас зангидаад дээгүүр нь ингээд эсхэд нөмөргөө тавьчихаар Монгол гэр болчихж байгаа. Одоо инүүчүүд болохоор мөс цас одоо янз янзын зүйлээр юм хийгээд бас нэг Монгол гэр шиг юм бөмбөр хөрх юм дотор ингээд монголчууд царайтай хоолундаа идээд ингээд амьдраад байгаа. Тэгэхээр Монголын ард түмэнтэй энэ соёл уламжлалаараа зүс царай энэ олон зүйлээр энэ инүүчүүд бол нэлээд төстэй сонирхолтой заавал харж мэдэж анхаарал тавьж явах ёстой хүмүүс юм байна гэдгийг одоо та бүхэн ойлгож байна. За тэгээд ямар ч байсан эртний инүй буюу эртний дээр ийм хүмүүс ч юм бол бүгд анчин байсан учраас хаана одоо ангөрөө явна тийшээгээ л явж одоо тэднэрийнхэн хөлийг дагаж хоолундаа залгуулдаг байсан одоо анчтын удам гэдгийг одоо та бүхэн сайн ойлгож байгаа бах. Тэгээд зуны уйлралд энэ хүмүүс юу хийдэг вэ гэхээр ерөнхийдөө юу яана хавраас гэж тэгээд жилийн чухал уйлрлууд бас эхэлнэ инүүчүүдийн хувьд. Тэгээ энэ хугацаанд инүүчүүд нохоо дагуулад нохоондоо бас чарга энтер хөллөө янз янзын ан авдаа гардаг. Жишээл далайн хав одоо халим за тэгээ үргэлжлүүлээ жижиг сажиг загас өөр барьж болох юу вэ бүгдийг барьж одоо тэгээд хоолундаа хийж иддэг ийм сайхан уламжлалтай. За тэгээ усны биетүүд болон янз янзын одоо том амьтад тэр цэвэн моорж гэж яриад байдаг том амьтдыг бас хэсэг бүлгээрээ уртжаадаар янз янзын зэвсгээр бас устгаж олж ядаж бас тэрүүгээр хоолунд хийдэг. За тэгээ ерөнхийдөө яг арктикийн бүс орчинд хавар зун намар 4 улирал байна гэхээс илүү бараг 2 улирал байдаг л доо. Тэгээд зуны сар өдөр маш богино тэгээ байж идэл гинт буцаацаасаа шуураад хүртэн болоод өвөл болчдөг. Одоо нэг жилд 12 сар байлаа гэхэд ойролцоогоор хаашаа юм бэ? Бараг 10 сар нь өвөл болдог л газар л да. Тэгээ тэнд чинь загас магас янз янзын тэнд амьтдын одоо нүүдэл суудлыг яг дагаж тэрэндээ таарсан маневрыг хийсээр байгаа энэ гэдэг арт түмэн бол байнгын хөдөлгөөнд оршиж байгаа. Нэг хэдэн хон ямаа хураг харуулаад ганц нэг үнээс хаагаад тэгээ суурин байгаад ямар ч боломж байхгүй. Эсвэл хөдөлгөөн. Яагаад гэвэл нэг газар байгаад байвал тэр газарт нь нэг амьтдын шилжид хөдөлгөөн яваад өнгөрчих учраас тэднийгээ дагаад араас нь явахсаар байгаа. Нэг ийм л зовлонтой хөдөлгөөнтэй амьдралыг одоо энэ инүүчүүд бол үздэг. За тэгээд инүй хүмүүсэд бас нэг ялгарх юм спирт болон халуун ногоо гэдэг ургамлыг одоо шингээх ходоодны ферментийн үйл ажиллагаа маш муу байдаг. Энэ нь яг монгол хүнтэй бол төстэй байдаг. Монгол хүн чинь одоо ийм арх төрсмө халуун ногоо эднэрийг шингээх тэрийг одоо өөртөө хоргуугээ гадагшлуулах тийм одоо үйл явцал айгүй удаашралтай баг байхгүй гэж үздэг. Харин одоо өөр бусад хүмүүс бол эдгээр зүйлүүдийг хэрэглээд ямар нэгэн байдлаар бас өвдөж гэмтэхгүйгээр бас аятайхан яваа. Тэгэхээр хүмүүс генетик талаас нэлээд сайн судлах хэрэгтэй. Тэгээд ямар хоол хүнс өөрт нь таарж гин таарахгүй байна. Жишээл одоо сүү таарж гин үү, тараг таарж гин үү. Энэ тэрмэрийг аюулсан генетикч инженерүүдээр хоолны одоо генетик судлал бол өндөр хөгжсөн байгаа. Одоо баг бүх зүйлийг үзэж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ зүйлүүдийг бас сонирхож судалж явах хэрэгтэй. Тэрнээс биш би одоо монгол хүн шилэрх ганцаараа онтоогоо мах ганцаараа ядсан байхад нөгөө нэг яадаг гэдэг шархаа 3-7 молон гэдэг тийм үлгэрийн далай элдв юмнуудаас жоохон холдох хэрэгтэй. Одоо бид нар оюун санааны хувьд жоохон дараагийн түвшинд гарахгүй бол яг л ингээл нэг 100 жилийн өмнөх шиг ингээл тулга төрсэн хэрүүлээгээл байж байхаас аргагүй болж байна. За тэгээд одоо гол ярээр орно. Инүүчүүдийг ярьж байгаа монголчууд руу орох. За ингээд зуны саруудад төрөхэд эдгээр чинь далай дээр том зав янз янзын одоо Америкийн эндачуудын нөгөө каяк гэдэг зав байдаг шүү дээ. Тэр шиг юм каяк зав мавин дээр мордод суугаа загас жаргах хөөн жадлан зоон. За эмэгтэйчүүд нь хөрх яах нөгөө эрийг хаваараа бас нэг цагаан багван тэрнүүд хариулж байгаа жимс зэрлэг одоо ургамал түүх шууны өндөг цуглуулах далай эрэг дээгүүр байгаа нэлцгай бит ургамал энтрийг одоо барьж авч идэгтэй замаг момгоор хоолунд бэлдэх. За тэгээ намар болохоор янз янзын загас байдаг тэгээд загас магсын үжил селекцийг ашиглаж тэр сувлийнхаа бэлтгэл ажлыг хийдэг. Яг энэ тэнд одоо цооног өрөмдөж хөлдөө мөсөн дээр бас цооног өрөмдөнгөө тэндээс нь одоо загас жараханууд нь амьсгалах гэж ордож ирж байгаа инүүчүүдэд баригдаад ингээд сайхан
хөлдөө хөлдсөн одоо загсаа сайхан чарга нохоондоо ачаад ингээд ерөөсөө л нохоонч хөлдөө загс идэн энэчүүд ч өөртөө хөлдөө загс идэл явж идэг. Ямар нэгэн одоо ногоо могоо одоо идэхгүй тиймэрхүү байдаг. Тэгээ нөх хүмүүс чинь юу яагаад идэх юм чи ийм идж байгаа юм чи ийм идэх хэвээр тийм витаминыг тэндээс авах хэвээр энэ төр гэсэн бас нэг тийм одоо юу гэх юм бас буруу ойлголттой байгаад идэг. Хүний бие физиологи гэдэг бол өөрөө ямар ч одоо хүнс тэжээлийн зүйлийг ороод ирэхэд тэрийг задалдаг одоо ангилдаг байнгын тийм одоо хөлбөртэй байдаг. Эсвэл зарим одоо эд эрхтэн бодисуудыг нийлэгжүүлж өөрт хэрэгтэй витаминыг одоо гаргаж авдаг. Жишээлбэл дан одоо энэ загсны мах ингээ идээд байгаа мөртлөө энэ хүмүүс ч одоо нэг B12, B1 одоо юу гэдэг аминдим одоо ногоо могонд байдаг янз янзын аминдим яриад идэв шүү дээ. Нэг баахан 5 дугаар ургамал тавьчаал тэрийг магтаад идэв. Тэр мэр чин магадгүй явж зүгээр л нэг одоо загсны нэг хэрчим хөлдөө маханд ч юм уу байж ах шүү дээ. Юм болгон ч өөр ингээд тэгээ энэчүүдэд судалгаа энэ төр хийхээр витамины дутагдал одоо хоол тэжээлийн дутагдал гэсэн юмрээс юу ч байхгүй. Эрүүл чанга биетэй хоол унд сайтай юун хавдар мавдар илүүцүү тийм өвчин байхгүй. Ерөөсөө тос нүүрс ус одоо бүх зүйл нь ингээл таараал сайхан задраа шингээл ерөнхийдөө байнга өлсгөлэн шахуу байждаг юм хүмүүс байдаг. Тэгэхээр өлсгөлэн байна гэдэг чинь бас эрүүл байхын бас нэгэн том хөшүүрэг болдгийм байна гэдгийг та бүхэн харж байгаа. Манайхан ярьдаг л да социуид өвчтөй хүн байгаа гэж. Өөрөөр социуид чинь хоол байхгүй. Энд тэнд одоо жигсаал одоо оочрлол хоолунд л олж иддэг. Тийм л үе байсан. За тэгээ жилийн ихэнх хугацаанд энэчүүд одоо загас агнуур арктикийн дагуу одоо ингэж аялал зугаалаад өвлийн их одоо эдэж тэжээлээ намартаа багтааж одоо хийхгүй болвол өвөл туйлын өвөл энэ төр бол үнэхээр юм чанга болно. Хасах 55 60 градус болно. Тэгээ тэр үед одоо янз янзын амьдтын одоо амьд үхэх эсвэл одоо бүх байгалийн шалгалт явагдаж идэг учраас одоо яг энэ бүх зүйлд бэлдэж хоолундаа одоо бэлдэхгүй бол аюу хэцүү байдаг. Ерөнхийдөө арктикийн бүс нутагт инуучуудын хувьд бол байнгын өсөглөнгийн аюул нөрлөж ирсэн байна. Ерөөсөө тарган тавтай сайхан өвлжлөө гээл энэ тийм бараг боломжгүй. Эсвэл бүх үйл эднэрт одоо аяг хэцүү. Нэг өдрийн хоолны төлөө өглөө гараад явна, орой зарим нь 90 зарим нь одоо хөлдөө загас эсвэл хөлдөө эсвэл ямар нэг амьтны мах ч юм уу чирж тэрийг боловсруулж иддэг. Тэгээ тэрүүгээрээ маргааш нөгөө өдрийнхөө хоол ундыг хийдэг. Тэгээ хоол унд нэг шалиад байхгүй айхтар урц морц байхгүй. Ерөнхийдөө бараг болохгүйгээр шахуу ингээд түгээг нь мэдчихдэг. Иймэрхүү байгалийн цохилтолгойтой байгаад яг аливаа мах олон бусад зүйлийг боловсруулж чанж энтрээ шарж идэх юм бол яг нөгөө нэг хотоод нь задрах үйл явц нь арай жоохон хурдан болдог. Тэгээд яг иймэрхүү газар бол тэгээд шууд хүүтнээр ингээд хөлдүүгээр нэтэт хамандаа гисгэж байгаа л тэгээд залгаад идэг юм шиг байна. За тэгээ энэ ард түмнийг бас оршин тогтнох юм бас нэг нарийн эмийг нь бол эдэмтэн судлаач нар судлаад нэг юм төрсэн байна. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө энэ эрчүүд нь ангөрөндөө явчихна. Эмэгтэйчүүд нь орон байр гэр орон арьс ус одоо хоол унд мах төр барайгаа жижиглээд хүүхдүүдэд асрахаас гадна бас одоо дэм барих гэдэг гол ажлыг хийдэг гэсэн байна. Одоо бид нар чинь дэм барина гэхээр нэг шалахгүй ажил тэр арктикийн хүүтэн нөхцөлд одоо 10 20 хүнтэй байгаа энэчүүдийн омогт ганц дэнлүү асаалтай байна гэдэг амьдралын аз жаргал амьд үлдэх ганц одоо итгэл болдог гэсэн байна. Тас харанхуй мөсөн герт одоо ингээд бүгдээрээ жижиг твчж яхаар ядаж нэгэн одоо акулны ч юм уу цагаан багвааны ч юм уу янз янзын амьтны өөх тосыг ширгээгээд тэрүүгээрээ юм хөөрхөн өөхөн дэнлүү хийдэг гэсэн байна. За өөхөн дэнлүүгээ хийгээд тэгээд чулуу хутаага одоо цахиур махиурыг ашиглаж галаасааж тэндээ тэгээд тэр туйлын орчимд ургадаг одоо янз янзын өвс мөвсөөр ингээд зулын гол хийгээд тэгээд дэм бариад ингээд тэгээд асаагаад ингээд амьдэрдэг. Тэгээд энэ дэн дээрээ бас зарим зүйлийг шарах, болгох, хүмүүс хайлуулж ус болгох гэх мэт юм бас үйл ажиллагаануудыг хийдэг. Иймэрхүү одоо арга техниктэй байсан байгаа. За тэгээд ерөнхийдөө нийт хүмүүсийг одоо соёл судлалыг одоо ингээ хараад байхад энэ дэнлүүний одоо үүрэг оройл бол үнэхээр
бас мундаг байсан байгаа юм. Сайн дэнлүү барих те зулын гол нь унахгүй байх, сайн одоо бэлтгэсэн тос одоо зарим айлуудын амьдралыг бол авч ирсэн. За тэр дээрийн бичлэг дээр харж байхад бол 4-5 одоо те дэнлүү зэрэг асаагаа дээр нэг төмөр тоогоо шиг юмд бас нэг цас мус айлуулаад нэг цааш чанах гэдэг бол бас байжсэн. Тэгээ тэр дэнлүүнийхэн тэр бүүдгэр гэрлэнд одоо хідэн цаг одоо ноцолж тэр бас халах гэдэг бас асуудалтай. Ерөнхийдөө нэг тиймэрхүү л энгийн амьдралтай те үзэн ядалт шунаал хүсэлт ачаал атаархал байхгүй энгийн сайхан зүгээр л өнөөмөр гашийнхаа хоолын төлөө тэг амьдарч ирсэн тийм л хүмүүс юм байлээ. Тэгээд яг хоо эрчүүд нь бол ерөнхийдөө ан агнах аюултай үйл ажиллагаанд бол явна. За тэгээ гэр бүл оршин тогтнохын уг үндэс бол ерөөсөө хоол унд олж ирэх. Тэгээд тэр ажлынхаа төлөөд явдаг. Тэгээд тэр зам авийг ингээд судлаад байхад хөөрхий тэгээд каркасаар нэг юм бариад тэрэндээ бас сайр бүрээд янз янзын чарга завийг бол бас яг ерөөсөө байгалийн одоо гар доорх материалаар хийжсэн. За тэгээ ном хэлбэртэй өрөм ашиглаад мөсөн төр зүсээд хөрөөдөөд эсвэл одоо тийм нүхлээ цогноглоо тэрүүгээрээ бас ингээд загас чарааха барьжсэн. За тэгээ энэ үеийг арт төмний дунд бол яг нэг юм бас хөөрхөн соёл байдаг. Тэд нар яадаг соёл вэ гэхээр энэ бөөгийн одоо тийм соёл байсан. За тэр бөөгийн соёл гэдэнгүүт манай нөгөө нэг буруу гарын бөөнөр шиг юм бодож болохгүй. Энэ хүмүүс яадаг гэсэн хэрэг ерөөсөө одоо нэг айлт нэг юм цасан герт нэг ойролцоогоор 10 хүн байлаа гэхэд хамгийн хүндтэй одоо өр гэрийнхаа тэргүүлэгчийг бөө гэж нэрлээд тэгээ тэр бүү нь яадаг байсан гэхээр маргааш одоо ан авд гарах, морж руу дайрах, акул руу дайрах, эсвэл халин магнах, одоо далайн хав барих ч гэдэг юм янз янзын тийм одоо ан авд явахаас өмнө одоо тэнгэр рүү гараагаар өргөж байгаа одоо юу гэдэг тийм ан ав маань одоо ингээ сайхан байгаасаа тэгээд бид нэр амьд буцаж ирээсээ иргэн тойрон байгаа амьдрал минь айтайхан байгаасаа тиймэрхүү одоо ёслолын одоо бэлэгдлийн ерөөл тавьчаад тэгээ явдаг гэсэн ба. За ингэж яваад ан аав нь амжилттай болох юм бол тэнгэрийн одоо хайр ишгийг хүртлээ тэгээ таньдаа бас энэ нэг агнсан олзаа мөгносоо нэг юм өргөл барьц барьж гэдэг юм уу нэг тиймэрхүү өргөлийн одоо гол маягийн хүн байсан байгаа. Өөрөөхөдөө нэг гэр бүлийг төлөөлж тэнгэрлүү бас нэг ганц хоёр үг хэлж тэрэндээ бас өргөл барьц барьдаг. Ерөнхийдөө нэг ийм л хүн байсан байгаа. Өнөөдрийнх шиг одоо эсрэгээрээ манай Монголд бол яг энэ ёс нь бол эсрэгээр болоод ирсэн байлээ. Ингээ хараад байхад одоо нэг айл гэрийн бас нэг болж өгөхгүй хүмүүс нь би юм болсон шүү гэж нөгөө дарамтлахт нь юусэн шүү дэм нэг пүрүүс авах гэж үзэх хоолунд дэмэмний тахлаг махлаг 500k энэ өгмөгөөд ингээд бүр ингээд юмыг арай өөр болгоод байгаа нусгүй нэгтэй. Гэтэл яг язгуурын Монгол болон энэчүүдийн хувьд бол зүгээр тэнгэрт одоо иймэрхүү ажиллагаа явуулдаг байсан тийм итгэл үнэмшил шашин одоо энэ төр бол биш. Шашин машин болоод ирэх юм бол арай өөр академик төвшний зүйл болоод энийг бид дараа та бүхэнд арай өөр том сэдв болгож ярихгүй бол бас энэчүүд ч холилдоод юм. Ерөнхийдөө нэг иймэрхүү юм болдог шүү гэдэг хэлье. За тэгээд энэчүүд бол яг хуу тэгээ альва байгалийн үзэгдэл, объектив, субъектив шин чанар төр бүх зүйлийг одоо ямар нэгэн байдлаар тэнгэртэй холбож одоо бас одоо ойлгож байгаа. За тэгээд тэнгэр ус одоо байгаль орчныг гаргаж байгаа догшин авирын бүх зүйлийг хараад өөртөөгөө буруутгах, өөртөөгөө буруу байсан учраас иймэрхүү шийтгэл авж ийн гэсэн маягаар одоо юм сүзэгдэлд ханддаг тийм байсан хүмүүс байгаа юм. Тэгээ энүүдж одоо ерөнхийдөө баяр ёслолын тэр бас хийн хоорондоо жижиг сажиг бас тахилга үйл ажиллагаа хийн тэн дээрээ бас одоо нөгөө нэг би яг бөө гэж одоо та хэдэд ойлгомжтой маягаар хэлээд байгаа. Тэрнээс энэ үе хэлнэ бөө гэж байхгүй ангакук гэж одоо нэрлэдэг. Тэгээ ангакук гэдэг хүмүүс нь бол яг нутаг орныхон ард түмнийг бас өмгөөлөн хамгаалж тэгэж дандаа эерэг талын юм хийдэг гэсэн. Өнөөдрөх шиг одоо чи өргөл хийхгүй бол тэг нүхэн байрн тэгэхгүй бол ингэн тэгин чиний юм чиний заслах энэ төр гэж эдийн засгийн одоо бөө шиг хүсэл тачаал шунлын одоо бэрд болчихсон иймэрхүү бөө энэ төр бол байгаагүй гэж байгаа. За тэгээд л явна да. Тэгээ энэчүүдийн амьдрал бол манийдын амьдрал гэхэд хөөрхөн ойролцоо харагдаад байгаа. Тэгээ нэг энэ цагаан
тэр ингэсэн гингүүд итгээд байгаа гүйчдэг, тэр муу гэвэл тэр муу гэждэг, танк орно гэвэл танк орох юм шиг бодчихдог. Иймэрхүү байгаа нь өөрсдийн нөгөө нэг мэдлэг боловсрол нэмэгэн байхад тэн дээр тоглолт хүмүүсийгээд амархан бас зоолоод байгааг харуулж байна. За тэгээд 16 дугаар зууны одоо тэг ихэнх үед анхны цагаан хүн одоо Европыг те Америкийг Азтай холбох нарийн ширээ зам төмөр энэ төр хайж явж байгаад энэчүүдтэй таалдаад уулзалтууд хийгээд тэндээс нэг 3 хүн дагуулаад Лондонд ирж исэн гэж. За тэгээ Британий судлаач Мартин Фишер гэж одоо нэг алдартай элэгч 3 энэт хүнийг одоо те Лондонд авчираад аюу сайхан хүн амьтантай уулзуулаад Элизабет нэг одоо те хатан хаантай тэр уулзж ирсэн байдаг. Тэгээд Лондонд ирснээс хойш өөрх нь нөгөө урвчин бас нэг өөдөө байхгүй байсараад сарын дараа цувраад насарсан бид. Яг 16 дугаар зууны үед ойролцоогоор дэлхий дээр нэг 74,000 энүүхэн байсан гэж яриад байгаа. Гэтэл одоо тэгээд бодлогоор жилийн дараа гэхэд 35,000 болж буурсан гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө энэ хүүтэн байгаа газар яг тэн зөгцсөн хүмүүстэр энгийн одоо тэг хүмүүс очихороо янз янзын бактери ч юм уу ийм зүйлүүдийг авч очдог. Тэгээ очингуудаа тэр нь одоо тэр хүмүүстэй аюу хүн дээр тусаж бастай зарим уушигны өвчин ханаа том уу одоо энэ бактери юу гэдгийг те тэр зүйл нь ингэж хүмүүсийг бас нэлээд хэцүүдүүлж өөхөх хэмжээнээс ослаавт гаргадаг байсан байна. Тэгэхээр бас зарим зүйлүүдийг манайд их ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ 74,000 энүүчүүдээс одоо бараг 30,000 ямар нэг өвчнөөр нас болсон байлаа гэж бодоход цаана үлдсэн 35-40,000 энүүчүүд одоо цагаан хүмүүсийн ч юм уу өөр хүмүүсийн өөр орчноос ирсэн өвчин төсвөрлээд генетик нь өөрсдөө дархлаагаа бий болгоод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тэгэхээр зарим төрлийн өвчин туссан тэрийг идэгнэ гэдэг өөрөө бас байгалийн шалгарал. Яг л энэ зүйлийг давж иж дараагийн үеийнх нь хүүхдүүд нь бол энэ өвчин дөр өвчлөхгүй гэсэн. Одоо та бид сайн мэднэ сая корона гэд бид нэр бас нэлээд пижгинж бас те мэдлэг боловсролгүй харгай бас гарсан шүү дээ. Гэтэл Испани ханаад гэдэг одоо коронавигоос ч илүү амар ханаад гарч ирсэн. Яг тэр ханаад гараад дууссаны дараа дэлхийн хүн амын насжилт болон өвчин тэсвэртэй байдалд болон дархлааны систем нэлээд чангаар сайжирсан гэж. Гэх мэт иймэрхүү зүйлүүдийг бас судлаад байх юм бол зарим төрлийн ханиадыг туслаад 7 хонлоо дараа та дархлаад сууж юм гэсэн. Ханиад хүрэхгүй байх ёстой юм биш гэдгийг бас та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн байгаа газар, нийгэм байгаа газар, нэм бактери байгаа газар бид нар зарим зүйлийг заавал даваад гараад явж явах хэрэгтэй бол таарч байгаа. За ингээд энүүчүүдийн тухай түүхийг ингээд ярьж байхад бүр ингээд тал тишээ салбарлсан те эрүүл мэнд шинжилгээ ухаан түүх ёс зүй бөө шаш ингээд амар олон одоо те дагалдах сэдвүүд рүү ингэж хөлбөрч орж байгааг та бүхэн бол харж байна. Тэгээ ямар ч үсэн энүү гэдэг хүмүүсийн тухай ерөнхийдөө өнөөдөртөө нэг энэ хүртэл яриадаггүй л ингээл яриад байлын ч бараг цаг маг болоод явахаар сэжчих юм байна. Ойролцоогоор 30 минут ингээ ярьчихад бол болж байгаа хаа. За ямар ч үсэн тэгээд энүү гэдэг нэг юм хөөрхөн монголчууд царайтай мөсөн гэрт амьдардаг ангөрөө хийдэг хүүтэн загас одоо хутгаар зүсээ зороод идэдэг ийм арт түмний тухай та бүхэнд ярьж өглөө. Тэгээ ганц нэг зургийг бас оруулсан та бүхэн харж байгаа байх. За тэгээд гоё түүхүүд сууг маань цаашдаа энүү 2 партыг одоо цаашдаа оруулна. За оруулахтаа тухайн энүүчүүдийн дундаас алдартай байсан калан, бахархал бас өөр улс орнуудтай дайн тулаан хийжсэн түүхүүдийг сорчилж бастай алдартай азраг явсан энүүчүүдийн тухай түүхийг та бүхэндээ сорчлоо орууллаа. За тэгээд ерөнхийдөө гоё түүхүүд сувгтайгаа орж гараад тэр дардаг барьдаг бүх юм нэг тултал дараад өгөөч найзуудаа. Тэгээд зүгээр үзчихэд гараа авчих биш ерөөсөө зүгээр л ганц лайк бол дараа дагдаг subscribe төвчөнд дарчих хэрэгтэй. Тэгээд цаг кофений мөнгөөр хандив өргөдөг тэр өгөөмөр сэтгэлтэй гоё хүмүүст бол үнэхээр их баярлж явдаг. Тим их хүмүүс биш.
те бас боломжийн хүмүүс сэтгэлээрээ те 5-10к ингэ шилжүүлдэг. Тэр бүх зүйлийг би хүлээж авдаг, зөв зартуулдаг, тэнд сасар их урам авдаг. Тэгээд тийм хүмүүст үнэхээр энэ дандаа баярлж явдаг шүү гэдгээ бичлэг болгон дээр хэлээд бас дуусахгүй байна. За ингээд гоё түүхүүд маань араараасаа үргэлжлээд орно. Өнөөдрийн ярьсан сэдв та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна.